Хэнтэй аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Утаг 21 телевизийн орон нутгадах инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг сагалдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 37. Сайн байцгаана үзэгчдээ, өндөрхөн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Студиэс итгүүлж хан зэрэг ажиллаж байна. Эхний мэдээ Монгол Улсын засгийн газрын баталсан эрүүл шүд эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-оос 12 насны хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Тэгвэл Хэнтэй аймгийн хэмжээнд 17567 хүүхэд, Эрдэнэ сумын хэмжээнд 2-оос 6 насны 5817 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдах юм а. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг бөгөөд Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамны санаачлагаар эрүүл хүүхэд эрүүл шүд аяныг улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлж бага насны хүүхдүүдийн шүдийг бүрэн цогц эрүүлжүүлэх юм а. Аймгийн төвийн 2-оос 12 насны хүүхдүүдийг цэцэрлэг болон гэрээр хүмүүждэг хүүхдүүдийг 3 хэсэгт хуваан хуваар гарган эмчлэх юм байна. Хэнтэй аймгийн хэмжээнд Соддент цацралт хаус, Бор өндөр сумын Дэнтэл хаус, шалгаруулалтанд тэнцэн үзлэг эмчилгээг хийхээр болжээ. Хэнтэй аймагсаа нээлттэй хийлээ. Ингээд эцэг эхчүүд маань юун дээр анхаарах ёстой. За энэ одоо ямар хэдэн жил үргэлжлэх хичнээн хамгаалах юм лээ. За засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор эрүүл шүд эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан байгаа. За энэ хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн сайдын 2019 оны 3 сарын 22-ны өдрийн өдрөмж батлах тухай тушаал гарсан. За энэ тушаалаар энэ хөтөлбөрийг аймгийн эрүүл мэндийн газар бол өдөртөл зохион байгуулалтаар хангана. Үүн дээр бол энэ хөтөлбөр дээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар мөн нөгөө сонгон шалгуулалтад тэнцсэн хувийн шүдний эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, за өрх сумын эрүүл мэндийн төв, дээрэс нь бол эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг бол энэ өдөртөмжээр бол заасан байгаа. За энэ өдөртөмжийн дагуу эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл хүүхэд шүд хөтөлбөрийн сонгон шалгуулалтыг явуулах, мөн санхүүжүүлэх, дээрэс нь сонгон шалгуулалтад тэнцсэн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн шүдний эмнэлгүүдэд хяналт тавих үйл ажиллагаатайгаар оролцож байгаа. Тэгэхээр энэ эрүүл шүд эрүүл хүүхэд хөтөлбөр маань 2019-с 23 онд хөтөлбөр явагдана. За энд бол 2-оос 12 насны хүүхдийн шүдийг бол эрүүлжүүлэхээр заасан байгаа. За эхний ээлжинд бол 2-оос 6 насны хүүхдийг бол эрүүлжүүлнэ. За тухайн хүүхдийг эрүүлжүүлэхдээ бид нар бол тохиолдсон суурилсан аргаар санхүүжүүлнэ. За нэг хүүхдэд бол 60 мянган төгрөгөөр санхүүжүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас сонгон шалгуулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагад санхүүжүүлэлтийг бол олгоно. Тэгэхээр манай аймгийн хэмжээнд 4 эрүүл мэндийн байгууллага сонгон шалгуулалтад материалаа ирүүлсэн. Үүнээс бол 3 эмнэлэг тэнцсэн. За Эрдэнэ сумын хувьд бол Соддент эмнэлэг, цацралт гэсэн 2 эмнэлэг, Бор өндөр суманд Дэнтэл хаус гэсэн эмнэлгүүд сонгон шалгуулалтад тэнцээд өнөөдөр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээгээ байгуулад үйл ажиллагаагаа эхэлж байна. Тэгэхээр бид нар энэ 60 мянган төгрөгөнд маань юу багтаж байгаа гэхээр тухайн хүүхдийн өрсөн сэргийлэх үзлийг зөвлөгөө өгөх, цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, эрдэсжүүлэх төрхлөг, за цоорол зогсоох эмчилгээ гэсэн юм цогц эмчилгээ байгаа. Тэгэхээр тухайн шүдний эмнэлэг гэрээнд юу гэж заасан бэ гэхээр бид нар маань хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэхээр заасан байгаа. За эцэг эхчүүд өнөөдөр ингээд шүдний эмнэлгүүд маань хүүхдийн шүдийг ингээд сайхан эрүүлжүүллээ. Тэгэхээр эцэг эхчүүдийн оролцоо бол хамгийн чухал. Тэгэхээр эцэг эхчүүд ингээд хүүхд нь ингээд эрүүл болсон. Тэгээ цаашдын тэр хүүхдийн амны хөндийг нь эрүүл байлгах, шүдийг нь дахиж цооруулахгүй байх үүргийг бол хүлээж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр маань ингээд 5 жилийн хугацаанд хэрэгжих учраас эцэг эхчүүд маань сонгон шалгуулалт тэнцсэн эмнэлгүүдтэй хуваарийнхаа дагуу очиж хүүхдүүдэд идэвхтэй ингээд хамруулахыг уриалж байна. За баярлалаа. За энэ өгнөр алдчих. Эсхин ч мэдхгүй эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга. Эрүүл шүд эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр нь нэг хүүхдэд эрүүл мэндийн даатгалын сангаас 60 мянган төгрөгт багтаах тусламж үйлчилгээг хийх бөгөөд үүнд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгөх, цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэн төрхөл цоорол зогсоох төрхлөг шүд авал багтах юм байна. Эцэг эхчүүдийн хувьд нэг хүүхэд нэг л удаа хамрагдах боломжтой. Амны хөндийн эрүүлжүүлэх үйл явц тухайн хүүхдийн цоорсон шүдний тоо цоорлын хүнд хөнгөнөөс шалтгаалan давтан илрэлтийн тоо дунджаар 8-аас 12 удаа байх юм. Эцэг их асран хамгаалагч нар хүүхдүүдэд тухайн бүрт хамт ирэх ажээ. Үлдэн сэргийлэх үйлчилгээ эхлээд хийчээд
одоо өвчлөлттэй, хэр өвчлөлттэй, дунд өвчлөлттэй, бага өвчлөлттэй, их өвчлөлттэй гэдэг ерөнхийдөө бүх хүүхдийг хамруулах ёстой. Эрүүл хүүхдүүд буюу бага зэргийн дөгөж цоорчгоо шүдтэй хүүхдүүдэд хамгийн түрүүнд анхааралтай авахгүй бол өвчлөл маань өшөө нэмэгдэх учраас тэгээд тэрэндээ урьдчилан сэргийлэх дүрхтэгдэх эрдэжүүлэх төлөвлөгөө эхлээд төрөх учраас тэр хүүхдүүдэд өвчлөлөөр нь ангилж бид нар өөрсдөө яваад тэгээд тухайн нөгөө цэцэрлэгийн эрхлэгчийн ангийн багш нь өөрсдөө хуваараа одоо өдөрт 10 хүүхэд ч юм уу манайх ход нэг 5 7 хүүхэд ч юм уу тийм маягаар ингэж ирүүлж хуваараа гаргана. Тэгэхээр тийм учраас их эцгүүдтэй сайн тэгж ойлгуулах ёстой шүү. За тэгэхээр жоохон хүүхэд чинь эмнэлэг дээр бүгдээрээ хүрээд ирчихээр нөгөө бие биенээ дагаад бас уйлах гад байдаг бас сэтгэл зүйн хувь ч гэсэн тэгээд нэг нэгээр нь ирж үзвэл хамгийн үр дүнтэй нэг арай бас эмчилгээний чанар тэндээс харагдана гэж бодсон. Тийм. Хэрлэн сумын хэмжээнд 2-6 насны хүүхдүүдийг дараах хуваарийн дагуу үзэх бөгөөд 2-6 жүрчхэн үлзий тосгон 1-2 дугаар багийн гэрээр хүмүүждэг хүүхдүүд цацралт шүдний эмнэлэгт 1-3-4-р цэцэрлэг 3 дугаарагийн гэрээр хүмүүждэг хүүхдүүд 6 дугаарагийн хүүхдүүд аймгийн нэгдсэн эмнэлэгт 5-7-8 цэцэрлэг тахилга тосгон бамбар 4-5 дугаар багийн гэрээр хүмүүждэг хүүхдүүд соддын шүдний эмнэлэгт үзүүлэх юм байна. Тэгээд сонгон шалгаруулалтанд бол 2 эмнэлэг тэнцсэн байгаа. Энэ 5 жилийн хугацаанд бол 2 эмнэлэг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх биш, ахин сонгон шалгаруулалт бас явагдана. Өшөө хэрлэн сумын хэмжээнд өшөө эмнэлгүүд нэмэгдэнэ. Тэгэхээр бас эцэг эхчүүд, за цэцэрлэгийн эрхлэгч нартай бид нар өөрснөө очиж эхлээд урьдчилан сэргийлэл үзлээ хийгээд тэгээд үзлийнхаа хуваарийг гаргана. Тэгэхээр бас их яарах хэрэггүй гэж бидний хэлэхээр өвчтөй шүдтэй өгч бас яарахгүй болохгүй шүү дээ, хурдан эмчлүүлэхгүй болохгүй тийм ээ. Тэгэхээр хоёрхан эмнэлэг энэ үйл ажиллагаанд оролцоод явах биш, цаашдаа сонгон шалгаруулалтаар өшөө олон эмнэлгүүд нэмэгдэн шүү гэдгийг бас хэлье. Урьдчилсан үзэлхийг эдгээр шалгарсан 2 шүдний эмнэлэг нь эхлээд сургууль дээр нь очиж үзэх бөгөөд үүний дараагаар өвчлөлттэй хүүхдүүдийг хуваар гарган эмчилгээ үзэлхийг хийх юм а. Дараагийн мэдээ. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Хинди аймгийн хэмжээнд заллах гэмтэрэг ихсэх хандлагатай байна. За энэхүү гэмтэргийг ангиллаар нь авч үзвэл сүлжээний бизнесийн чиглэлээр их хэмжээний мөнгө алдсан иргэдийн тоо ихэнх хувийг эзэлж байгааг онцолж байсан юм а. Сүүлийн үед сошиал ертөнцид сүлжээний гих тодтголтой гэмтэргээс гадна бусдын нууц хаяг руу хууль бусаар нэвтэрж ойр дотных нь хүмүүсээс мөнгө төгрөг авах, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээллэх, хуурамч бичиг баримт ашиглан гэмтэрэг гүйдэх зэрэг заллах гэмтэргийн тоо ихсгээс гадна нөгөө талаараа энэ төрлийн гэмтэргийг гүйдэх хүмүүсийн аргач нарийнсаг болсон нь үнний орт юм а. Энэ төрлийн гэмтэргийг статистик мэдээгээр нь авч үзвэл 2017 онд 38.4%, 18 онд 79.3%, 2019 оны 1-р улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.5%-аар нийт гэмт хэрэгт эзлэх хувь 6.7-оос 14.8 болж тус өссөнийг мөрдөн байцаах албанаас онцолж байна. За цагдаагийн байгууллагын статистик тоо мэдээгээр 2017 онд заллах төрлийн гэмт хэрэг маань 38.4%, 2018 онд 79.3%-аар өссөн юм дүн мэдээтэй гарсан. За 2019 оны 1-р улирлын байдлаар эрүүг хуулийн 17-гийн 3-р бүлэгцээс энэ заллах хэрэг 2150 бүртгэгдсэн одоо урд оны мөн үетэй харьцуулахад 19.5% өссөн үзүүлэлттэй. За мөн улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэрэгт эзлэх хувь нь 6.7-оос 14.8% болчих юм өссөн үзүүлэлттэй байна. За иймээс энэ төрлийн гэмтрээс урьдчилан сэргийлэл сургууль цагдаагийн ерхий газрын урьдчилан сэргийлэл хэлц мөрдөн байцаах халамжны заллах гэмтрэг мөрдөн шалгах хэлцтэй хамтран 2019 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлээд улсын хэмжээнд заллах гэмтрээс урьдчилан сэргийлэл чиглэлээр одоо нэгдсэн арга хэмжээг эхлүүлэх байна. Ямар чиглэлээр юм хөдөлгөлтүүд энэ цахимаа тэгээ бас иргэдийн хоорондын харилцааны суулсан гэдэг чинь. За ерөнхийдөө бол одоо гэмтрэг үйлдэж байгаа үйлдэлийн аргаар нь ангилж товчхон иргэдтэй сэрэмжлэх хэрэгтүүд ерөнхийдөө барьцаалах зээлийн гэргээр халахвчилж энэ төрлийн гэмтрийг гэмтрэхэд үйлдэж байна. За мөн иргэдийн захим хаяг буюу Facebook хаягаар нэвтэрч танил нөхдүүд рүү одоо мессеж хийх хуран заллам эхэлж одоо бас үйлдээд байна. Тодорхойлбол 2019 оны 3 дугаар сарын байдлаар 2150 хэрэг бүртгэгдэн шалгагдж байгаа юм. Үүнээс түгээмэл үлдэгдэж байгаа хохирол ихтэй заллах хэргийг үйлдлийн аргаар нь ангилж үзэхэд хөдлөх болон үл хөдлөх, эд хөрөнгийг худалдан авах, худалдаалах, түрээслүүлэх, арилжах, барьцаалах, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэх зэрэг иргэний хууль заасан гэрээний харилцааны явцад үлдэгдэж байгаа гэмт хэрэг 2018 онд 3425, 2019 онд 1-р улиралд 860
165 гэмтэрэг гадаад улсын виз гаргаж өгнө гэж зайлсан гэмтэрэг 2018 онд 619, 2019 оны 1-р улиралд 163 гэмтэрэг иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь яриад үгүй гэх зэргээр гар утас зайлшиж байгаа гэмтэрэг 18 онд 338, 19 онд 127. Иргэдийн имэйл, фэйсбુક хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны найз нөхөд ах トゥ нараас мөнгөний тусламж үзүүлээч гэх зэргээр заллиж байгаа гэмтэрэг 18 онд 436, 19 оны 1-р улиралд 127 гэмтэрэг олон шатлалт, маркетинг, пирамид тогтолцооны арга ашигласан сүлжээний гих тодтолтой гэмтэрэг 18 онд 107, 19 оны 1-р улиралд 14 гэмтэрэг бүртгэгдснээс сүлжээний гих тодтолтой гэмтэрэг өсөг хандлагатай байгааг хэлж байсан юм. За мөн одоо иргэдийн одоо хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдлыг ашиглаад одоо гадаад улсын визийг хямд одоо амар аргаар гаргаж өгнө, хурд хугацаанд гаргаж өгнө гэх зэргээр одоо бас иргэдийг зайлсан гэсэн тохиолдол энэ тийм тус бүртгэгдсэн. За мөн одоо улсын хэмжээнд бас анхаарал татдаг асуудал гэх юм бол энэ олон шатлалт, маркетинг, пирамидын тогтолцоо гэж байгаа. Үүгээр мөн бас иргэдийг одоо олон дооны иргэдийг хамгаалж одоо хохирлохтой хэмжээ одоо хохирлох тийм ээ. Учруулсан хэрэг бол бас улсын хэмжээнд бүртгэгдэн шалгаж байгаа. Энэ гэмтэрт бол одоо ерөнхийдөө газар нутгийн хамгаалах одоо харгалзахгүй Баяуулгийн аймгаас иргэд хогсож байна, Энтийн аймгаас иргэд хогсож байна, тийм ээ. Ийм учраас л одоо иргэдийг бол одоо энэ төрлийн гэмтэрээс үсэн шилжүүлэх бол цагтаагийн байгууллагатай хамтран ажиллах одоо бас иргэдтэй бас энэ төрлийн өртөж хогсон тохиолдолд бас ахиж иргэн хорхоос урчин зэрэг бас анхааруулаач гэж бас хуриалмаар байна. 2019 оны 1-р улирлын байдлаар ихэд одоо 14 бүртгэгчээд байгаа юм тоо мэдээтэй байгаа. Сүлжээний бизнес нэршлиг нь байгаа. За яг эрүүгүй үеийн 17-гийн 3-р зүйлд одоо зааснаар бол олон шатлалт, маркетинг, пирамид тогтолцооны аргаар бусдыг залилсан гэж эрүүг бол тусгаалan заасан байна. Эндээс дүгнэхэд энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион явуулах, иргэд гэмт хэрэгт өртөж хохирохоо сэргийлэх, хор хохирлын таниулан тайлбарлах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байгааг харж болох юм. Иймээс богино хугацаанд өндөр ашиг олох, бизнестэй хамтран ажиллах санал тавьсан байгууллага хувь хүний эрх бүхий байгууллагаас өгсөн тухай чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүчиндээ зөвшөөрөл байгаа эсхийг лавлах, мэрэгжлийн байгууллага мэрэгчлэнээс зөвлөгөө авах, төрийн үйлчлэгийг хууль дүрм заасны дагуу авах, холбогдох хууль эрх зүйн актыг судалж шийдвэр гаргаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Дараагийн мэдээ. Дэлхийн номын өдрийг Монгол улс 2018 оноос эхлэн 4 сарын 20-оос 25-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл Хинтийн аймгийн хэмжээнд Эренчингийн Чойнмын нэрэмжит нийтийн номын сан Дэлхийн зүүн Монгол улсын байгууллагын Борон Дөр 2 орон нутгийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын зохиолчдын өвлийн болон утга зохиолын шинэ үнэр бүлгмийн гишүүн Сэродын нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, Өлзий хотгийн үлэмж төгстэй уулзах зохиолч уншигчдын уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол соёл шинжилх ухааны байгууллага 1995 онд 4-р сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж жил бүр тэмдэглэж ирсэн уламжилтай. Монгол улсад боловсрол соёл шинжилх ухааны сайдын шийдвэрээр Дэлхийн номын өдрийг 2018 онд 4-р сарын 20-оос 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Хүүхдийн төс клуб, өсвөрийн сэтгэлчдийн клуб болон манай төв номын сангийн хамт олон иргэдийн олгод энэ байгууллагуудын тэгээд санаачлагын үр дүнд бас ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Энэ үйл ажиллагааны үр дүн маань илүү их оюунлаг ийм үйл ажиллагаа болохоор бусад үйл ажиллагаанаас илүү их үр дүн бас бид хүлээж байгаа. Энэгээр дамжуулаад энд хамрагдаж байгаа энд ирсэн хүүхдүүд энэ үе тэнгийн сурагчид бас их олон зүйлийг ойлгож авах байхаа тийм ээ. Үүний үндсэн дээр бас цааш цаашдынхаа сурлага бүх зүйлд өөрийнхөө энэ бүх зүйлд бас тодорхой зорилго шийдвэрүүдийг гаргаж бас хүүхдүүдийн маань оюунд бас маш түрүүтэй хувь нэмэр хөрөнгө оруулалт болох байхаа гэж бид бүхэн харж байна. Тэгээд ийм чиглэлийн ийм шинэлэг хүүхдүүдийн сонирхол хүсэлтэд нийцсэн ийм үйл ажиллагаануудыг бас санаачлан зохион байгуулагдаж байгаа. Манай хүүхдүүдээс ялангуяа санаачлагдаж гарч ирж байгаа хамгийн том үнд цэнтэй байна гэж ойлгож байна. Тэгээд цаашдаа бас яг энэ чиглэлээр манай ялангуяа өсвөрийн сэтгэж клубын хүүхдүүдийн санаачилсан ийм шинэлэг үйл ажиллагаа Хинтийн аймгийн бас зорилт байна. Тэгээд аймаг орон нутгийн иргэдийн орлын оюунлаг энтичүүдийг бий болгоё гэсэн тэр зорилгын хүрээнд явж байгаа болохоор энэ үйл ажиллагаа маань бидний хувьд маш тийм үнэтэй ач холбогдолтой санагдаж байна. Бид нэр Дэлхийн зоол улсын байгууллагын бас төлөвлөлтөө зэд болгон төлөвлөлт хийдэг. Төлөвлөлтийнхөө хувьд болохоор бид бас илүү орон нутаг ялангуяа хүүхдүүдийн саналуудыг их харгалздаг байгаа. Тэгээд өнгөрсөн одоо
жишээ болгоод хэлэхэд бол сүүлийн хагас жилийн тайланг харахад бид нар 7 том чуулган хийсэн байна лээ. Тэр чуулгануудаас бас шаардлагатай байгаа, хэрэгцээтэй байгаа, хэрэгцээнд үндэслэн ажиллах гэхээр бас ийм төрлийн үйл ажиллагаанууд. Ялангуяа энэ хүүхдүүдийн нөгөө оюун руу хандсан иймэрхүү ном унших аян, бусад ийм загтал үүсгэх оролдоо яг өнөөдөр зохион байгуулагдаж байгаа шиг ийм гоё амьд ийм уулзалтууд те иймэрхүү үйл ажиллагаанууд бас санаачлагдаж хийгдэхээр ер нь иргэшлийн төлөвлөлтүүд нэг тиймэрхүү чиглэл рүү байх юм байна гэж ойлгоо. За манай нийтийн намын Дэлхийн зам Монгол олон улсын байгууллагын тусламжтайгаар шинэ өнгөр бүлгмийн гишүүн зохиол сэтгүүлч Үлзий хотын үлэм төсийг 150 уншигч хүүхдүүдтэйгээ уулзуулж байна. Энэ бол ерөнхийдөө уншигч хүүхдүүдийн маань санаачлагаар болж байгаа ийм ажил байгаа. Тэгээд яг ихний ажил бол одоо ингээд хүүхдүүд ерөөсөө өөрсдийнхөө оролцоотойгоо өөрсдөө зохион байгуулалт ажиллаа явуулж байна. Дараа нь удаа бас энэ ажил маань аятайхан болж байгаа учраас дараа нь удаа дараагийн бодсон төлөвлөсөн юмнууд байгаа. Эхний удаа нийтийн намын сантайгаа хамтраад ингэсэн бол дараагийн ажлуудыг хүүхдүүд өөрсдөө санаачлах хүсэлтэд уламжилж явна гэсэн ийм зорилготой байгаа. Ер нь нийтийн намын сан маань бас уншигч хүүхдүүдийн тоо хэр нэмэгдэж байна? Уншигч хүүхдүүдийн тоо маш сайн нэмэгдэж байгаа. Энэ дээр бүр ингээд тод шаад гэх юм бол Эрдэнэ их сургуулийн 19 Б анги өгийн жирийн бэлтгэлийн оролдооны нийтийн намын сантай хамтран зохион байгуулсан байгаа. Үүнээс уламжлаад дахиад нийт 10 дугаар ангийнхаа хэмжээнд ийм бэлтгэлийн оролдооны ерөнхий төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа. Мөн Тэмүүжлэн зохицол бос сургуулийн Бацаа агштай 10 ангийнхан бас энэ үйл ажиллагаанд баг ангиараа оролцож байгаа. Энэ хоёр ангиас номын сайн нөхөр нутаг даржийн шагналтан хүүхдэд тодорсон байгаа. Уулзалт ярилцлаганд хэрлэн өмнө дэлгэр Бэндэр, Баян Адраг, Хурх тосгоны ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 150 гаруй уншигч өсвөрийн сэтгүүлчдийн төлөөллөд оролцлоо. Энэ үеэр Монголын зохиолчдын эвлэлийн болон удаа зохиолын шинэ өнөр бүлгмийн гишүүн, Сэруудын нэрэмжит шагналтай зохиолч, яруу найрагч, Үлзий хотын үлэмж төгс өөрийнхөө уран бүтээлийн төрөл жанрын талаар хүүхдүүдэд таниулж тайлбарлахаас гадна өсвөрийн сэтгүүлчдийн хувьд сэтгүүлч мэргэжлийн онцлог ур чадварын талаар дуршлаг судалсан юм. Тэглэгээ бид нар өсвөрийн сэтгүүлчд маань одоо нэгдэж бүлгэн болоод маш удаагүй маш олон ажлуудыг хийх төлөвлөгөө гаргасан. Хамгийн анхны үйл ажиллагаа бол одоо Дэлхийн зам Монгол олон улсын орон нутгийн хөтөлбөр болон нийтийн намын сантай хамтарч одоо энэ номын өдрийг тохиолдуулан Үлзий хотын үлэмж төгс зохиолч постмодерн төрлийн зохиолчтой уулзаж номын хорхойтнуудтай нэг өдрийг ингэж гайхамшигтай номын одоо ертөнцөөр аялуулж бид нар ийм үйл ажиллагаанд хамтран зохион байгуулж сэтгүүлчээр ажиллаж байгаа. За би ч гэсэн маш одоо ном уншдаг, номонд дурлсан хорхойтон хүүхд. Тэгээд энэгээр одоо яг постмодерн чиглэлээр энэ хүн мэдээж одоо зохиолуудаа төрөвдөг гэсэн шүү дээ. Яг постмодерн гэдэг төрөл яг юу юм? Одоо би ч гэсэн энэ зохиол энэ талаар явхад надад яг юу хэрэгтэй юм, ямар үр ашигтай юм, ямар хөө зохиол юугаад намайг бас энэ зохиолд хөтөлж оруулж байгаа маш үр дүнтэй. Мөн бусдын хүүхдүүд ч гэсэн ийм зохиол байдгийн байна, энэ мэдэж болох юм байна гэсэн бас мэдлэгийн цар хүрээг нь тэлж өгсөн зүйл тийм үр дүнтэй байх гэж бодож байна. Үлзий хотын үзэн үлэмж төгсөн. Энэ сэтгүүлч маань энэ зохиолч маань бас мөн яг өөрийнх нь үндсэн мэргэжлийн сэтгүүлч биднээс энэ Eagle телевизийн сэтгүүлч хүнээс нь яг сэтгүүлч хүний яг жинхэнэ ур чадвар нь яг юу байх ёстой юм бэ? Юун дээр анхаарах ёстой юм бэ гэсэн ба туршлага судалж маш олон зүйлийг нь одоо ингээд сорж мэдж байгаа. Хэнти аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын зүгээс энэ үеэр оюунлаг хэнтүүчүүдийг олноор бий болгох ажлын хүрээнд олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж ажилласан бол энэ жилийн хувьд төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгж ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэр дундаа иргэдийг хамруулсан уралдааныг олноор зохион байгуулж ажиллаж байгаагаа хэлж байсан юм а. Өнөөдрийнхөө мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрч байна. Дараагийн мэдээ. Хэнти аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс уламжлал болгон зохион байгуулагддаг даатгуулагчдын нэрэмжит волейболын тэмцээний 2019 оны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааг иргэд даатгуулагчдад сурталчлах, тэдний чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлж, нийтийн биеийн тэмрийн спортыг орон нутагтаа хөгжүүлэх зорилготой Хэнти аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг даатгуулагчдын нэрэмжит волейболын тэмцээн 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Бид нар нийгэм даатгалын байгууллага бас сангаа бүрдүүлэхийн зэрэгцээгээр хуулиас сурталчлах том ажлыг бол хийдэг. Тэгээд энэ хууль сурталчлах ажлынхаа хүрээнд 4-р сарыг бол даатгуулагчийн нэрэмжит сар болгон жил болгон одоо зохион байгуулалт заншсан байгаа. За энэнийхээ дагуу бол олон ажил хийж байгаагийн нэг нь бол өнөөдрийн даатгуулагчийн нэрэмжит шилжиж явах цомтой энэ тэмцээн энэ жил бол 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаамаа. Тэгээд ер нь одоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх дээр нь байгууллага хамт олон багаар ажиллах чадварыг
дэмжих за нэг нэгэндээ итгэл найдвар төрүүлэхтэй хамтран хөгжих энэ болгонд бол биеийн тэмэр спорт бол их урлаг спорт аль нь бол маш мундаг хэрэгцээтэй одоо нэг хэмжигдэхүүн байх ёстой байдаг гэж би бол ойлгодог. Ингээд энэ утгаараа бол байгууллага хамт олныг идэвхжүүлэх за тэр дундаа бас хуулийг одоо нийгэм даатгалын байгууллагыг ойлгож за бас нийгэм даатгалын байгууллагад итгэх итгэл төрүүлэх энэ байдлаар бол одоо олон жил хийж зохион байгуулсан эхлээд энэ тэмцээн маань ерөөсөө ихтэй эмэгтэй холимог багаар бид нар бас хийдэг байлаа 17 18 жилийн өмнө бол тэгээ сүүлдээ одоо байгууллагууд бас баг тамирчтай болох энэ хүсэл эрмэлзлийг бол энэ тэмцээн яахын аргагүй төрүүлдэг. Манай энэ тэмцээн байгууллага хамт олон бол энэ тэмцээнийг жил болгон одоо хүсэн хүлээдэг ийм тэмцээн болгож чадсан ийм одоо олон ач холбогдолтой тэмцээн болсон. Тэгээд бид нар бас энэ тэмцээнээ бас одоо иргэд даатгуулагч ажил олгогчоо бас урамшуулах үүднээсээ 4-р сар чинь одоо хаврын сараа гэлдэг. Тэгээд бас битминжүүлэх ажлыг бас эмийн сангууд, автикууд энэ байгууллагатай нийлж бас одоо хийж байгаа. Тэгээд энэ байгууллагуудаас дурд юу хэлэхэд бол яг одоо энэ тэмцээнийг маань ивент тэтгэж байгаа Инсата компани байна. Мэргэн Жонон гэсэн ийм хоёр компани бол яг одоо энэ тэмцээнийг өнөөдөр ивент тэтгэгчээр оролцож байгаа. Бусад одоо газрууд бол одоо азсны шалгаруулах тэр битминжүүлэх аяны хүрээндээ одоо байгууллага хамт олноосоо битмин багийн тамирчдыг дэлгээх гэсэн ийм юмнуудыг бол хийж одоо сайхан тэмцээн болж байна. Тэмцээнд аймгийн засаг даргын тамгын газар, Хэрлэн сумын засаг даргын тамгын газар, цагдаагийн газар, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн эмнэлэг, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, биеийн тамир спортын газар, ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цахилгаан түгэх сүлжээ салбар, хаан банк, төрийн банк, Хинтиус, харгуй хувьцат компани зэрэг 21 байгууллага оролцсон бол 1-р байранд Хэрлэн 4-р сургуулийн эрэгтэй баг тамирчид, 2-р байранд газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, 3-р байранд төрийн банк орсон бол эмэгтэйчүүдийн ангилалд 1-р байранд Хэрлэн 4-р сургууль, 2-р байранд төрийн банк, 3-р байранд нийгмийн даатгалын хэлтээс тус эзэлж шилжин явах цомыг 4-р сургууль гардан авсан юм а. За тийм ээ энэ нийгмийн даатгалын тэмцээн бол анхан эрэгтэй эмэгтэй гэдэг холимог багаар ордог байсан. Одоо харин сүүлийн үед бүгдээр эрэгтэй эмэгтэй гэдэг ордог болсон. Би энэ тэмцээнд ер нь тогтвол оролцож ирсэн та. Тэгээд энэ жил бол манай багийн бүрдэн бас зарим нь байхгүй болоод тэгээд би энэ тоглогчоор ороод явжээ. Тэгээд манайх энэ хугацаанд 4 удаа төрүүлсэн байгаа. Цомыг хадгалж ирсэн. Энэ бас манай баг бол бас өчтэй багуудын тоонд ордог. Тийм байгаа. Он жил өнгөрсөн бас тамирчдын тамирчдын нэмэгдээс гадна бас залхуулсан байна. Тэгээд нийт одоо энэ ер нь мондөг залуужж байгаа. Одоо сүүлийн үед чинь хүүхдүүд энэ шинэ залуу тамирчдын ур чадвар маш их өндөрсөн байна. Анхан хийж явах үед энэ бид байгаа хүмүүс тэгээд болцоогоор ордог. Харин гэхдээ сургуулиуд ер нь хүчний байгууллагууд энэ их сайн ордог байсан шүү дээ. Одоо бол ач байгууллага гэхэд одоо бүтэн бага бүрдүүлээд орж ирсэн байна. Сайхан шинэ залуу тамирчид олон болсон байна. Хүрээгээ маш сайн хэлсэн байна. Анх холимог төрлөөр зохион байгуулагдаж эхэлсэн уг тэмцээн 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн онцлог нь тэмцээний оролцоо чанар чансаа жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан бол тэмцээний үеэр тэмцээний ивент тэтгэгчдийн нэрмжит хаздтнуудыг тодруулсан юм а. Өндөөрхөн мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Маргаашийн хөтөлбөрөөр иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгч. Хэнтэй аймгийнхаа цаг үеийн мэдээллийг Өндөөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутгадх инфо Өндөөрхөн телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 37